Улсын хурлын дарга иргэн гишүүдээ Монгол улсын засгийн газраас 2026 оны 6 дугаар сарын 18-ны өдөр улсын их хурлд өргөн мэдүүлсэн газрын тусны тухай хууль өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хавд өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн үзэл баримтлалын хүрээнд хэлцэх хэсэг асуудлыг эдийн засгийн байнгын ороо 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хурлаанаараа хэлцлээ. Монгол улсын засгийн газраас Монгол улсын урт дунд богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд газрын тусны бүтээгдэхүүн импортын хараат байдлыг бууруулах, дотоодын түүхийн эдэд тулгуурлан газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах зорилтын хүрээнд газрын тос боловсруулах үйлдвэрийг дотоодын түүхийн эдээр хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, бүтээгдэхүүн хуваах гэрээний хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын эрх зүйн тодорхойгүй байдлыг арилгах, өмнөд байгуулсан гэрээний нөхцөлийг хамгаалах, үүссэн татвар чимтгэлийн маргааны шийдвэрлэх, нөөц ашигласны төлбөр татварын шимтгэлийг тухайн бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан нөхцөлийн дагуу шийдвэрлэх эрх зүйн үндсийг бий болгох, хөрөнгө оруулагчдын эрх зүйн үндсийг бууруулж хайгуул олборлтын нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, шинэ орд газар илрүүлэх, баталгаат нөөцийг өсгөх эрх зүйн болон хөрөнгө оруулалтын ач холбогдолтой хэмээн үзэж газрын тусны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж уг хуулийг төслийг дагалдуулан газрын тусны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагаж мөрдөх журмын тухай хууль, татварын ерөнхий хууль, татварын ерөнхий хууль, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагаж мөрдөх журмын тухай хууль, нийгмийн даатгалын ерөнхий хууль, нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг боловсруулан яаралтай дэгээр хэлцүүлэхээр өргөн мэдүүлжээ. Хууль санаачид нь хуулийн төслийг батлагдсанаар бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх зүйн доктортой байдал хангагдах, газрын тосны салбарын хөрөнгө оруулалтын гэрээ хөрөнгө оруулалтын орчин сайжрах, хайгуул олборлтын үйл ажиллагаа эрчимжих, төр болон хөрөнгө оруулагч хоорондын маргаан буурах, газрын тос олборлолт тасалдах эрсдэл буурч боловсруулах үйлдвэрийг дотоодын түгээдээр хангах нөхцөл сайжрах зэрэг эерэг үр дүнтэй болно гэж үзжээ. Хуулийн төслийг дэд парламент хэмээн захим сайтад байршуулж иргэд олон нийтийн саналыг авсан байна. Эдийн засгийн байнгын орооны хуралдаанаар төслийг хэлцэх үед улсын хурлын гишүүн Соронзон Булд газрын тосны досон уул 19 талбай яагаад газрын тосны нөөц агчны төлбөрт хамрагдахгүй байгаа ялгаатай зохицуул хийх болсон талаар улсын хурлын гишүүн очроод газрын засгийн газар болон хөрөнгө оруулагчдын хооронд үүсэн их хэмжээний татвар шимтгэлийн маргаан улсын эдийн засаг болон төсөвт ямар нөлөө үзүүлэх засгийн газар эрхшгэ хангалттай хамгаалж ажилласан хэсэг талаар асуулт асууж хариулт авлаа. Түүнчлэн байнгын орооны хуралдаанаар хуулийн төслийг хэлцэх үед улсын хурлын гишүүн сэд дорж хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд өмнө байгуулсан гэрээний алдаа дутагдлаад өгнөх хойшид шинэ гэрээ байгуулахдаа алдаа сургамжаад автахгүй байхыг санууллаа. Байнгын орооны хуралдаанаар улсын хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.11 хэсэг заасныг үндэслэн хуулийн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд хэлцгийг дэмжих сан тураалт явуулахад газрын тусны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг 60.9%, газрын тусны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг 60.9%, нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 60.9%, нийгмийн даатгалын ерөнхий тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг 65.2%, татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 65.2%, татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг 65.2%-ийн саналаар хуралдаанд оролцсон гишүүдэд олог дэмжиж хуулийн төслүүдийг улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлцүүлэх зүйтэй гэж үзлээ. Улсын хурлын эрхэм гишүүдээ газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлцэх хэсэг талаарх эдийн засгийн байнгын орооны санал дүгнэлтийг хэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.